1992 онд ардын их хурлаар шинэ үндсэн хуулийн төслийг хэлцэх үед улсын их хурлын гишүүний тоо 75-аас 200 хүртэл байх хувилбар яригдаж, эрх мэдлийн төлөөлөх чадамжийн тухай ярилцаж байсан түүхэн баримтууд протоколд үлджээ. Нэг үгээр хэлбэл иргэдийг төлөөлөх парламентын тооны мэтгэлцээн бол шин зүйл биш юм. 1992 онд шинэ үндсэн хууль батлахдаа улсын их хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож 76 гишүүнтэй байхаар урьдчилсан билээ. Өнөөдөр хүн амын тоо 1992 оноос 1 саяар нэмэгдэж, улсын их хурлын гишүүн дунджаар 45 мянган иргэнийг төлөөлж байна. Улсын их хурлын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд дэмжлэг үзүүлсэн болсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгаарах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнжил нэмэгдэх үзэгдлүүд өнгөрсөн хугацаанд давмгаасаар ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа. Эргэх ертөнц арга билэгт оршдог, эрэгтэй эмэгтэй хүнс тэгш байж нийгмийн тэнцвэр хангагддаг шиг, нутаг дэвсгэрийн төлөөлөл, нийгмийн сонирхлын төлөөлөл тэнцвэртэй байж төрийн бодлого зүв бөгөөд бодитоор тодорхойлогдно. Улс төрийн хүчин Монгол ардын намын хувьд бусад улс төрийн намуудыг төрийн бодлогод оролцуулах боломжийг нээж байгаа нь олон намын тогтолцоо бүхий арчсан парламентын засаглалын хөгжилд оруулж буй эрхэм үүрэг хэмээн бид үзэж байна.